Анхдугаар үндсэн хуулиа баталж бүх найрамдах улсаа тунхагласны түүхт 101 жилийн ой өдөр тохиож байна. Сайн байцгаана өрхөм үзэгчтэй Ice Global телевизийн мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. Монгол дахь жижиг атом цахилгаан станц, төрийн байр суурь ба энгийн иргэдийн санал. Иргэд зөрчлийн мэдээллийг илгээж хяналт тавих боломжтой 102 полиц аппликейшний талаар эсрэг тэсрэг байр суурьтай байна. Японы Сүмө бөхөр хичээлж байсан Анатолий Михаханов гэх бурят залуу томбуузыг нэг амьсгаагаар залгижээ. Оросын улбаны ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад төрийн айлчлал хийх үеэр шинэ хар хорин хотын ойролцоогоо бага аврын атом цахилгаан станц барих санал тавьсан. Энэ хүрээнд Оросын төрийн өмчийн Росатом компани Монголд бага аврын атом цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Тэгвэл манай улсын иргэд станцыг барих талаар ямар санал бодолтой байгаа вэ? Оросын улбаны улсын Росатом компани Монгол улсад бага аврын атомын цахилгаан станц барьж өгөхөөр төлөвлөж буй талаар хэвлүүд мэдээлсэн. Мөн өнгөрсөн оны 6 дугаар сард тус компанийн төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо ажиллаж эхэлжээ. Одоогийн байдлаар манай улс Оросын талын тавьсан энэхүү саналыг судалж байгаа бөгөөд энэ талаар тус корпорац манай улсын төрийн өмчийн Мон атом компанитай хамтран ажиллаж байна. Тэгэхээр уран олборлож байгаа бол бид нар явандаа цаашдаа Монголс ирээдүйд атомын цахилгаан станцтай болох, эрчим хүчний их үүсвэртэй болох, найдвартай, доктортой, аюулгүй хүсэтэй болох эхлэлийн тавигдж байгаа. Тэгэхээр бид нар юу ч гэсэн уран олборлох процессыг бид нар монголчууд энэ дадлагжаад энийгээ сураад ингэ явчих. Энэ процессын дараа бол энэ чинь шар нутаг буюу уран атомын цахилгаан станцын түүх хийж анхдагч түүх гээд. Энэ бол аюултай юм биш байхгүй юу? Хүмүүс энийг аюултай гэж анхдагч түүх гэж аюултай. Тийм учраас энийгээ процесс явж хагаад дараад нь бол бид нар явандаа одоо бид нар энэ талаар цөмийн эрчим хүч атомын цахилгаан станц болох энэ хизээ нэгэн тавигдах. Яг бол хүн төрөлхтөн улс орнууд өөрөөсөө энэ хөгжлөөр явж байгаа юм. Бид нар хоторж болохгүй шүү дээ. Гэвч иргэд олон нийтийн зүгээс Монголд атомын цахилгаан станц барих талаар янз бүрийн байр суурьтай байна. Тэдний зарим нь энэ талаар сайн мэдэхгүй гэж хэлж байгаа бол зарим нь манай улс бага аврын атомын цахилгаан станцтай болох ёстой гэж үзэж байна. Одоохондоо хэрэггүй байх л гэж бодсон шүү дээ. Юу нэг хэрэгсэлтэй юм шүү. Атом цахилгаан станц. За би энэ талаар бас нэлээд бодож байна. За мэргэжлийн улсууд бол одоо тэр тэгшээр гоо энэ төр бол болох юм яриад байгаа. Хартан бол эсэргүүцээд байгаа шүү дээ. Ийм хоёр хайчин дунд явж байна л да Монгол. Тэгэхээр яг алигээр нь хайчлуул зөв бэ гэдэг тэр голчийн л олох хэрэгтэй. Миний бодлоор бол ер нь барьсан зүг байна. Одоогийн байдлаар уг төсөл судалгааны шатанд явж байгаа бөгөөд Монгол улсын засгийн газраас энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. Хэрв уг цахилгаан станц манай улсад баригдах болвол энэхүү атомын цахилгаан станцын хүчин чадал 330 мегаватт байна гэж холбогдох албаныхан мэдээлж байна. Жанчевдэрч Баттэрч, Евгений Павлов, Ганбат Басан Сүрэн, Ice Global. Ирхэм үзэгчдээ та бүхэнд цөөх хорин мэдээг хүргье. Өнөөдөр анхдугаар үндсэн хуулийг баталж бүгд найрамдах улсыг тунхагласан түүхэн өдөр. Тодорхойлбол 1924 оны 11-р сарын 26-ны энэ өдөр 16 цаг 17 минутад анхдугаар үндсэн хуулийг баталж энэхүү хуулиар хамжлага болоод хаант засаглалыг халж бүгд найрамдах засаглалд шилжсэн түүхтэй. Үндсэн хуулиа баталгаажуулснаар эрэгтэй эмэгтэй ялгалгүй сонгох дахь эрхт чөлөөтэй болж үүгээрээ манай улс Аз твийн анхны улс болсон. Үндэсний эрх зүйн зарчим үнэт зүйлийг бий болгож шинэ тогтолцоог байгуулсан. Улсаа тунхагласнаар нийгэм эдийн засгийн чухал ололтуудын үүсгэлийг тавьж эх орныхоо газар шороо, хөрсөнд орох баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарласан юм а. Анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсыг тунхагласан энэ өдөр бүх нийтээр амарч үндэсний бүхий барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Хамгийн анхны барилдааныг 128 бүхтэй 1984 онд зохион байгуулахад Дархан авраг Баян-Мөнх төрүүлж авраг Хадбаатар үзүүрлэж байжээ. Тэр цагаас хойш 33 дахь удаагийн үндэсний бүхий барилдаан Монгол бүхий өргөнө 13 цагаас эхэллээ. Өнөөдөр Монгол хүн бүр төрийнхөө дуулалыг дуулдаг өдөр. Ялангуяа хүүхэд бүр баг гэлтгүй бүгдээр мэддэг байхын тулд энэ төрлийн үйл ажиллагааг сургууль цэцэрлэгүүд идэвхтэй зохион байгуулдаг болжээ. Тухайлбал Global Innova сургуулийн багш сурагчид төрийн дуулалаа хамтран дуулснаа, захин хуудаснаа нийтлсэн байна.
Сонирхуулахад манай улсын төрийн бэлэг тэмдгийн нэг төрийн дуулалыг 1950 онд баталжээ. Үүнээс өмнө үүнийг орлох үз үүрэг бүхий дуунууд байсан гэдэг. 1950 онд Цэндийн Дамжин сүрэнгийн шүлэгт бэлгийн Дамжин сүрэн Лувсан Жамбын мөр дорж нар ая зохиож төрийн дуулалтаа олжээ. Улмаар 2006 онд нэмж засвар оруулсан байна. Анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол одон медаль хүртээлээ. Үүний дотор ардын багш, шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн, хил шинжлэлийн ухааны доктор профессор Сэндэн Жавын дулам, хөдөлмөрийн баатар цол, гавьяат багш, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүндэт доктор профессор, Сувилийн хүн сургуулийн зөвлөх профессор Товуугийн Батсүх ардын багш цолыг тус хүртлээ. Түүнчлэн улсын хүүхэлдэйн театрын ахмад жүжигчин туслах найруулагч Осрын Норлохоо, улсын филармоны морин хурал найрал хөгжмийн морин хурч Хөөмич Нэргүн Ашид нар гавьяат жүжигчин боллоо. Мөн UBS телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал соёлын гавьяа зүтгэлтэн Жимэд Доржийн баяр сквадрын одонгоор шагнуулжээ. Манай улс ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо. Нээлттэй 5 суудлын төлөө 12 улс өрсөлдсөн бөгөөд манай улс Армени, Бангладеш, Чех, Польш улстай хамт гишүүнээр ажиллахаар боллоо. Дэлхийн өвийн засгийн газар хоорондын хороо 21 гишүүн улсаас бүрддэг бөгөөд дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарлах, конвенцийн хэрэгжилтийг хангах зэрэг чиг үүрэг гүйцэтгэдэг байна. Манай улс гишүүнээр сонгогдсноор конвенцийн хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна зөвлөмж, шийдвэрийн хилцүүлэгт шууд оролцох боломж бүрдэж байгаа. Бүрээдүүдийн чимэгдэг бууз монголчуудын хаас хэмжээгээр нэлээд том байдаг. Тэгвэл Японы сумо бөхөр хичээлж байсан бурайд залуу тэрхүү том буузыг нэгэн амьсгаагаар залгижээ. Анатолий Михаханов хэмээх энэ залуу Бадма Цэриновын дурсгал зориулсан барилдааны чөлөөт бүхийн тэмцээний хүндэт зочноор агийн бурайдад ирсэн байна. Ингэхдээ тэрээр сумоочд буузыг хэрхэн хурдан иддэг талаар хичээл зааж сонирхуулжээ. Харин түүний бичлэгийг өөр байгалийн бүхийн спортын холбооны ерөнхийлөгч Дашим Батаболава Telegram сувагт нийтэлжээ. Хэрвээ бууз хурдан идэх дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болдог бол Анатолий мэдээж төрүүлэх байсан гэж тэрээр хошгинсон байна. Иргэд олон нийтийг гэмт хэрэг зөрчил төртгөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор 102 полиц аппликейшн ашиглаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Гэвч иргэдийн зүгээс энэхүү аппликейшны талаар эсрэг тесрэг байр суурьтай байгаа талаар манай телевизийн дараах мэдээг бэлтгэлээ. Нийслэлд автомашины зогсоол олдохгүй байна гэх шалтгаанаар иргэд замын 1-р игнээ нийтийн ногоон байгууламж явган үний зам зэрэгт автомашины тавих зөрчил гарсаар ирсэн. Тэгвэл уг асуудлыг шийдэхээр иргэд зөрчлийн мэдээллийг илгээж хяналт тавих боломжтой 102 полис аппликейшнийг ашиглалтанд оруулсан. Тус аппликейшн иргэдийн оролцоотойгоор жолооч нарын зөрчлийг бууруулах зорилготой бөгөөд зөрчлийн талаар мэдээлэл илгээсэн иргэнд 10-20% урамшууллыг олгохоор болжээ. Үгүй яг зүгээр мэдээлэл бол авсан. Гэхдээ бол яг тэгэл юу яаж байгаа юм байхгүй л шүү дээ надад. Өөрөө машин барьдаг тэгэл жолооч нараа барьж өгч байгаа шиг санагдаад бахи. Нэгдүгээрт ёс суртахууны талаас их муухай. Нэг ойлгохтой тий ховлол. Нөгөө талаас энэ хүн бол өөрөөсөө тэгээд болох хэрэгтэй байхгүй юу? Энэ бол тэгээд зөрчлийг тэгээд ярилцуулах зүгээр л дээр нь энд хамаагүй бас одоо сургууль энд дүүл тавьд болсон шүү дээ. Манай улсын хувь сайн дурын цагдаа ажиллаж байгаа хэдиж хангалтгүй байгаа бөгөөд автомашина явган үний зам дээр тавих нийтийн эзэмшил зогсоолгүй газар зогсох зэрэг зөрчлүүд буурахгүй байна. Иймд энэхүү аппликейшн ажиллаж эхэлснээр иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулах боломжтой болох юм. Жанчуудаас бодторж Евгений Павлов, Ice Global. Ice Global телевизийн хүндэт найз хамтрагч UBS телевизийн техник бодлого хэрэглэсэн дэд захирал Нямдаваа Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын гавьяат холбоочин цол тэмдэгэ гардаа авлаа. Ice Global телевизийн хамт олон Нямдаваахта халуун баяр хүргэж байна. Эрхэм үзэгчдээ энэхүү хүрээнд мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Хөтлөгч мөнх баяр баярлалаа. Баярлалаа. Баяртай.